Могой жилийн дорны зорилго. Могой жилийн хүн төрөлхтөнд илгээж буй бэлэг. Өгтөн золгох 2025 онд дорн дахны бэлгийн тооллоор хөхөгчөн модон могой жил айлчлан ирнэ. Монголчууд 3 дугаар сарын 1-нд хаврын тэргүүн сарын шөнийн 1-ний баяраа ёслон золгох бол Азийн бусад орнууд 1-р сарын 29-нд хаврын баяраа өгтөнө. Ирэх оныг төгс буянтын зурлагаар хөхөгчөн модон могой жил гэдэг бол Хятадын зурхаад ногоон модон могой жил хэмээн нэрийдэж тэр нэршлэр бусад орнууд ногоон хэмээж буй. Эр эмжил ээлжилдэг дорны зурхаагаар хөхөгчөн могой жил нь эм буюу зөөлөн жил лувсын бэлэгдэл юм. 2025 онд гарах хөхөгчөн могой жил онцгой сонголт төсөөлшгүй өөрчлөлт хийх боломжийг бидэнд бэлэглэх ажээ. Энэ жил хүн бүхэнд таатай боломж нээж буйж гагцхүү хүчин чармайлт хичээл зүтгэл гаргасан нэгэн л түүнийг хүртэх ашигтайг анхаарна. Зурхаач астролог Белла Винкс эх жилийн ноён нурууг зурхдаа могой жил бол нуугдан буй эрч хүчний бэлэг тэмдэг юм. Могой танд бүү яар гэхдээ байрандаа бүү зогс хэмээн шивнэж байна. 2025 онд үнэнд шударга байхыг шаардах болно. Ямар нэг асуудал шийдэгдэхгүй бол зүгээр орхи. Хүчээр шийдэх гэж буй муухарл. Дотоод зүүн совингоо сонсож сур. Совинтан таныг хизээж хуурахгүй. Гэгэн мөрөөдөлд умхаасаа эмээх хэрэггүй. Могой жил таны далд ирч хүчийг бэлэгдэж буйтал өөрчил шинжилхийг хүсдэг зүйлс байвал яг их цаг тань даруй мөн. Зорилго тэмүүлээ гүйцээхийг зор. Гэхдээ амарч хүч сэлбэхээ хэрхэвч огоорч болохгүй. Могой жилд аз жаргалыг өрөө хэмээжээ. Могой жил цэцэн цэлмэг ухаан, үнэн шудрах зан, хичээнгүй зүтгэлтнүүдийг ивээх болно. Харин худалч хуурмаг, хариуцлагаас бултагч, залхай луур үйлдэхсдэд хатуухан гисгэл үзүүлнэ гэдгийг санах хэрэгтэй болох нь. Ингээд бэлгийн тооллын 12 жилийн ноён нуруу хөхөгчөн могой жилийн зурхаан толд хэрхэн буусныг харуулъя. 1-р хулган жил. Төрсөн он 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020. Хулган жилтнүүдэд 2025 он хойш тавьшгүй олон үүрэг хүлээлгэх гэж байна. Хэрв хуучин оны ажлаа бүрэн дүрэн гүйцэтгэж чадвал туршаал дэвших, амжилтаа ахиулах боломжийг могой жил амлаж буй. Дарга удирдлага тань таны хичээл зүтгэлийг үнэлж хамт олон тань дэмжих болно. Ажил алба. Хичээнгүй зүтгэл бүрийг тань могой жил урамшуулан шагнах болно. Ажил дээр үл ойлголцол гардаг байсан бол ирэх жил энэ бүхэн арилна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг та бүрэн утгаар нь үзэхнэ. Хайр дурлал. Хувийн амьдралдаа төвчээртэй тууштай байвал зохино. Гэр бүлтэй хулган жилтнүүдэд гэр бүлийн маргаан тохиолдвол аль болох эв зүгээр зохицуулах учиртай. Ганц бий бол эрх зүйн хайрын тухай ойлголтыг тань ихээхэн өөрчлөх, сонирхолтой хүнтэй танилцахад бэлэн байх хэрэгтэй. Мөнгө санхүү. Хулган жилтнүүдийн мөнгө санхүү ирэх жил тогтвортой байх боловч хэд их орлого гэнэт орох нь юу л бол. Болж өгвөл хадгаламж үүсгэж илүү л зардлаа танахад гэмгүй. Үл хөдлөх хөрөнгө, урт хугацааны хөрөнгө оруулалтад мөнгө зархад харин ашигтай гэжээ. Эрүүл мэнд. Оны эхнээс эрүүл мэндтэй анхаарч байх нь таагүй байдалд орохгүй байхад тустай. Спортоор хичээллэж, цэвэр агаарт гарч, сайтар унтаж амарх нь таныг эрүүл саруул байхад туслах гол арга байх болно. Үхэр жилтэн. Төрсөн он 1949, 1961,
1973, 1985, 1997, 2009, 2021. Үхэржилтнүүдийн ажил үйс амьдрал ахуй тогтвортой, ахицтай байх нь аливаад шат ахихийн тулд шийдмэг байхыг могоожил зөвлөж байна. Төлөвлөсөн ажлаа бодит хэрэг болгож ойр дотны хүмүүсийн харилцаа улам дотносон бэхжихийг зурхай харуулжээ. Ажил алба. Могоожил үхэржилтнүүдэд олон боломж нээж байна. Хэрэв та эртнээс тушаал ахих юм уу? Ажлаа солихоор бодож байсан бол одоо л хөдлөх цаг. Сурах тэмүүлэлтэд шинэ үүрэг даалгавар хүлээхэд бэлэн хүнийг могоожил амжилтаар мэлэх болно. Алхам дутмаа эртнээс төлөвлөх юм бол хүндрэл бага учирна. Хайр дурлал. Гэр бүлтэй ялангуяа гэрлээд удаагүй үхэржилтнүүд орон гэрийн тав тухыг мэдэрч ихэнх цагаа хайртай хүмүүс дундаа өнгөрөөх болно. Хосоо олоогүй яваа бол аялаж зугаалах эсвэл сургалтанд хамрагдах явцдаа хань болох хүнээ олж мэднэ. Хамгийн гол нь шинэ бүхэнд нээлттэй байгаарай. Мөнгө санхүү. Үхэржилтнүүдийн орлого могоожил тогтвортой байх болно. Гагцхүү хэт үрэлгэн байх хэрэггүй. Гинтийн бонус бэлэг авч мэднэ. Томоохон зүйл худалдан авахар шийдсэн бол жилийн 2 дугаар хагаст тааламжтай. Эрүүл мэнд. Биеэ сайтар инхрийлвэштэй. Эрүүл хүнс хэрэглэж тогтмол үзлэгт хамрагдаж байх нь эрч хүчээ хадгалахад чухлаар нөлөөлнө. Йогоор хичээллэж усан сэлж байвал булчин шүрмэс тань чангарч стресс тайлагдана. Бар жилтэн. Төрсөн он 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022. Могоожил бар жилтнийг сорж шалгах болно. Урт хугацааны зорилго өмнөө төвшүүлж түүндээ төвлөрөхийг эргэжил зөвлөж байна. Төвчээртэй байх юм бол албан тушаал ахих, аятайхан ажилд орох, хувийн амьдрал од гих зэрэг юр бусын бэлгийг могоо танд илгээхнэ. Ажил алба. Эрчимтэй ажлын жил таныг хүлээж байна. Ажил дээрээ өөрийн ур чадварыг таниулах хэрэг гарна. Энэ нь төсөөлж байгаагүй амжилт авч ирэх болно. Удирдлагын зүгээс зүй ёсны шаардлага тавьж болгоч та өөр дээрээ хариуцлага хүлээхээс эмээх хэрэггүй. Ахиж дэвшгийг мөрөөдөж байгаа бол итвэх санаачлаг гаргаж өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Хайр дурлал. Оргилж бургалсан жил хүлээж байна. Гэр бүлтэй үхэржилтнүүд хосуудын дунд үл ойлголцол үүсгэхээс сэрэмжил. Ганц бий бол таны өндөр шаардлагад нийцэх хүнийг олох магадлалтай. Заримдаа таны хүлээлж шаардлага хэмжээнээс хэтэрч магадгүй гэдгийг санахад илүүдэхгүй. Мөнгө санхүү. Элдв төрлийн эрсдэл зүйлд хөрөнгө оруулж мөнгөө дэмий өрөхгүй бол орлого тогтвортой. Хэмнэлт хийх боломжийн хугацаа бол жилийн эхний хагас. Могоо жилийн сүүлээр урьдчилж тооцоолоогүй зарлага гарч болзошгүй учраас хадгаламжтай байх нь чухал. Эрүүл мэнд. Биеийн эрчимтэй хөдөлгөөн, дасгал сургууль, ажлын өдрийн зөв төлөвлөлт нь ачаал дааж могоо жилийг эрүүл саруул туулахад танд туслана. Хоол ундандаа анхаарч хэд бухимдахаас сэргийлэх учиртай. Тайвшруулах дасгал, бясалгал хийж иллэг барай засалд орох нь таныг эрч хүчтэй байхад туслана. Туулай жилтэн. Төрсөн он 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023. Туулайднууд өөртөө анхаарал сайн тавиарай. Эрүүл мэнд, ажил төрөл, сургууль соёл, харилцаандаа анхаар. Могоо жил танд хуримтлагдсан асуудлаа шийдэх, дотоод зохицлоо тэнцвэржүүлэн хангахад туслана. Ажил алба. Могоо жил өөртөө дүгнэлт хийж өсөн дээшлэхэд туслана. Огцом өөрчлөлт хийх гэж бүү яар. Явц дунд төлөвсөн ажилдаа төвлөр. Хэрэв ур чадвараа дээшлүүлэх талаар эртнээс бодож байсан бол од гаригс танд туслахад бэлэн байна.
Хайр дурлал. Гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцол хувийн амьдрал амжилтын үндэс болно. Гэрлэж амжаагүй туйлааднууд ялангуяа намрын улиралд сэтгэл нийцсэн хүнтэй танилцаж магадгүй. Өнгөрч улирсан гомдлоо тайлцварвал төгс харилцаа үүсэх магадлалтай. Мөнгө санхүү. Орлогын үүд тогтвортой. Хэд их орлого олох нь юу л бол. Бас томоохон зарлагаас зайлсхийх боломж бий. Хаврын улирал санхүүгээ төлөвлөж хуримтлал үүсгэхэд тааламжтай. Эрүүл мэнд. Эрүүл байхдаа анхаарах нь таны чухал зорилго болох нь. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэндийн үзлэгт хамрагдаарай. Йог хийж цэвэр агаар тогтмол гарах нь дотоод тэнцвэрээ хангахад туслана. Луу жилтэн. Төрсөн он 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012, 2024. Луу жилтнүүд ахиж дэвших боломжоор дүүрнэ. Боломжийн өөрчлөлт шинжилэлт хийх хүсэлтэй луу жилтнүүдэд могоо жил амжилт бэлэглэнэ. Ажил албанд ч хувийн амьдралч санхүүдээ ч ахиц гарах боломжийг могоо жил танд амлаж байна. Гагцхүү та өөрөө хичээгээрэй. Ажил алба, шийдвэртэй өөрчлөлт хийх цаг иржээ. Альва бүхнийг даван туулахад туслах итгэлийг могоо жил олгож байна. Удирдлага таны амжилтыг ажиглаж, бодож, сэтсэн төлөвлөгөөг тань дэмжих болно. Хэрэв та шинэ бизнес эхлэхээр төлөвлөж буй бол хэрэгжүүлж эхлэх цаг нь жухам могоо жил мөн. Хайр дурлал. Луу жилтнүүд 2025 онд хайранд умбахнэ. Гэр бүлтэй луунууд хайртай хүмүүстэйгээ аялж, жуулчилж, хамтын хоббитой болж харилцаагаа улам батжуулах боломжтой. Харин ханаа олоогүй яваа бол дэрэгдээсээ хайраа олох магадлал бий гэдгийг санаж яваарай. Мөнгө санхүү. Хэрэв боломжоо зөв тооцвол санхүүгийн хувьд ол зомогтой байх нь. Боловсрол, ахиц дэвшилт бүхий бизнест хөрөнгө зарах нь амжилтын үндэс болно. Жилийн эхний хагаст бодлогогүй зардал гаргахаас сэргийл. Эрүүл мэнд. Луунууд эрч хүчээр бэлхах жил. Гэхдээ ажил амралтын дэглэмээ сайтар бариарай. Байнгын хөдөлмөрийн зэрэгцээ хангалттай амрах ёстой шүү. Онцгойлон өвлийн улирал дархлаагаа сайн дэмжээрэй. Могоо жилтэн. Төрсөн он 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013. Могоо жилтнүүдийн хувьд ялалтын он байх болно. Байр сууриа бөхжүүлэхийн тулд бүхий л эерэг боломжийг ашиглах нь зүйтэй. Ажил алба ахих нь аз жаргал, баяр баясгал дагуулах болно. Ажил алба, од гаргисын таалал таны талд байна. Шийдмэг байх юм бол ажил төрөлтөө ахиц гаргаж, үсэн дэвжих нэгүртэй. Хамтрах тухай санаанд оронгүй санал илүү боломжийг нээнэ. Шин зүйл төлөвлөж буй бол эхлэх цаг нь яг одоо гэдгийг санаарай. Хайр дурлал. Гэр бүлийн харилцаа юр бусын сэтгэл татам, яруу тод байх болно. Гэрэлсэн могоонууд харилцаандаа хайрын шин давалгааг мэдэрч хантайгаа улам нэгт ойлголцох болно. Ганц бий бол эсрэг хүйсийн олон сонирхолтой хүнтэй танилцаж, тэдний дундаас ирээдүйн хайраа олох боломж бий. Мөнгө санхүү. Бүхэл жилийн турш могоотнуудыг санхүүгийн амжилт эвээх болно. Гол нь орлого зарлагаа сайтар тооцож, хэрэггүй зүйлд мөнгө зархаас татгалзаарай. Томоохон хөрөнгө оруулалтад оролцох нь ашгаа өгөх болно. Эрүүл мэнд. Бие сэтгэлээ тайвшруулж, элдв бухимдлаас хол байгууштай. Биеийн тамираар хичээллэж, сэргээн засах сувилалд явж, эрүүл хянс хэрэглэж, тогтмол сан амарч байвал эрч хүч ямагт сэргэг байх нь. Морь жилтэн.
Төрсөн он 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014. Морьч жилтнүүдийг шахуу атлаа өр бүтээлтэй жил угтаж байна. Ажил төрөл ахиж дэвшиж, орлого доктортой байж, шин сонио хүмүүстэй танилцах учрал хүлээж байна. Могоо жилийн илгээж буй боломжийг харин алдалгүй барьж авах нь чухал. Ажил алба идэх эрч хүчийн оргил үе тохиож байна. Ажил албандаа амжилт олж хамт олонныхоо хүндлэлийг хүлээх шиг нь хүлээх нэ. Биелүүлэхийн төлөө чармайх аваас шин төлөвлөгөө, шин зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх болно. Чухал ажлыг бүү хойш тавиарай. Хайр дурлал. Хувийн амьдрал яруу тод өнгөөр гэрэлтэх жил. Хамтдаа амжилтанд хүрч, аялж, зугаалж, гэр бүлийн сайн сайхныг мэдрэх болно. Гэрлээгүй бол эргэнт хооронд таарлах сонирхолтой хүмүүс дундаас хувь заяаны эзний олж танаарай. Алдаж болохгүй шүү. Мөнгө санхүү. Хэрэглээндээ хэд зардал гаргахгүй бол санхүүгийн доктортой байдал баталгаатай. Таны материалын байдлыг бэхжүүлэх үз гинтийн орлого шагналж гардаж болзошгүй. Баталгаагүй зүйлд хөрөнгө зархаас сэргийлэх учиртай. Эрүүл мэнд. Амьдралын идэвхтэй хэв загварыг мөрдөөрэй. Спорт, фитнес, цэвэр агаарт алхах, хол ойрын аялал гарах нь сэргээш болно. Нойроо сайтар авч хоолны дэглэмдээ анхааруулжтай. Хонь жилтэн. Төрсөн он 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015. Хонь жилтнүүдийн хувьд боломж олдвол амрах, эрч хүчээс сэргээх жил. Өөртөө болон хүсэл тэмүүлэлтэд анхаарах учиртай. Эрүүл агаарт гарч бие сэтгэлээ сэргээж байгаарай. Ажил алба. Нөхцөл байдал эрч хүчтэй тохируулж ажиллах жил. Могоо жилд элдв гинтийн өөрчлөлт гарахгүй. Чухал ажил төлөвлөсөн бол могоо жилд барьж авахд эргэлзэх зүйлгүй. Хайр дурлал. Гэр бүлтэй хонь жилтнүүдийн ахуй амьдрал жигд тогтвортой байна. Ханаа олоогүй хонтнууд найз нөхдийнхөө хүрээлэлд илүү байж, хамт аялаж, сонирхолтой уулзалтуудад оролцож байвал заяаны хань зам дээр гараад ирэх боломжтой гэншүү. Мөнгө санхүү. Бүхэл жилийн турш ашиг орлого жигд тогтвортой байна. Үүнийг ашиглаж хуримтлалаа нэмээд аваарай. Хавар гинтийн орлого санхүүгийн тусламж олдож магадгүй. Эрүүл мэнд. Аль болох байгаль гарч эрүүл агаар амьсгалж, уул хадаар алхаж, ургамал амтан сонирхоорой. Сувилалд явж йогийн дасгал хийж байвал бие сэтгэл сэргэж стресс тайлагдах болно. Бич жилтэн. Төрсөн он 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016. Бич жилтнүүдийн ахиц дэвшлийн жил. Шин төлөвлөгөө дэвшүүлж доктортой ашиг олоход од гаргас туслана. Шийдмэг байж чадвал өөдрөг төлөвлөгөө дэвшүүлэн хэрэгжүүлэх боломж байна. Ажил алба. Идэх зүтгэл гарах бүрийг тань могоо жил амжилтаар шагнана. Өөрийн манлайлах чадвараа харуул. Үр дүн илт харагдах болно. Технологи, боловсролын салбарт ажилладаг бичтнүүдийн ажил онцгой амжилттай байх болно. Мэргэжилдээ өсөж сурч боловсроход таатай жил. Хайр дурлал. Хайрын тэнгэр бичтнүүдийг тэтгэх жил. Хэрв хань ижлээ хангалттай халамжилж чадвал гэр бүлийн дотор үүссэн маргаан үл ойлголцол амархан тайлагдана. Гэрлээгүй бол олон хүнтэй таарлаж танилын хүрээгээ тэлэх боловч ирээдүйн ханаа сонгохдоо яаралгүй байж цаад хүнээ сайн таних нь хожмоо ээлтэй. Мөнгө санхүү. Жилийн 2 дугаар хагас санхүүгийн байдал үлэмж сайжирна. Томоохон худалдан авалт, хөрөнгө оруулалтанд мөнгө зарах боломж бий.
Гэхдээ хэр зэрэг үр ашигтайг нь тооцож үзэхээ мартахгүй бизээ. Гар татах зүйл татаж байх нь зөв шүү. Эрүүл мэнд. Биеийн болоод сэтгэл зүйн эрүүл ахуйдаа санаа тавих нь зүйн хэрэг. Зүй зохистой эрүүл хоол тогтмол дасгал хөдөлгөөн таныг ядаргаанаас хамгаална. Архав хууч өвчин бий бол эмчлүүлэхэд гэмгүй. Дахиад жилтэн. Төрсөн он 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017. Дахиад жилтнүүдийн хувьд шийдвэртэй алхам хийх жил ирж байна. Хувь хувьсгалын аль алинд нь жигд анхаарал хандуулах үе иржээ. Могоо жил зорилгодоо хүрч бэрхшээлийг туулах ирж хүч урам зориг хайрлана. Ажил алба. Хүч хөдөлмөр анхаарал шаардсан олон ажлаар таны хүчийг сорих болно. Гэвч та энэ бүхнийг амжилттай давж хамт олонний бахархал хүндлэлийг хүлээхэд могоо жил туслана. Хэрэв ажлаа салахыг хүсэж буй бол хавар цаг хамгийн таатай байх нь. Хайр дурлал. Гэр бүлийн уур амьсгалыг тогтворжуулан бэхжүүлэх жил. Гэр бүл үр хүүхдтэйгээ аль болох их цагийг хамт өнгөрөөж хайр халамжаа харамгүй зориулаарай. Гэр бүл зохиогоогүй дахиаднууд найз нараараа дамжуулж аль эсвэл ямар нэг арга хэмжээндээр амьдралын ханаа олох боломж буй. Аль болох нээлттэй байгаарай. Мөнгө санхүү. Хэр их ашиг олох нь дахиаднуудын хичээл зүтгэлээс шалтгаална. Санхүүгээ төлөвлөж ашиг орлогоо сайтар тооц. Оны сүүлээр ихээхэн хэмжээний мөнгөтэй болох таатай учрал дохиож мэднэ. Эрүүл мэнд. Идэвхтэй хөдөлгөөн, спорт, фитнесээр хичээлэх нь эрүүл мэндийн тулгуур болно. Сайтар унтаж амарч, хоол хүнсэндээ анхаарч, хэтэртэл идэхээс сэргийлж хүнд хоолноос татгалзаарай. Нохой жилтэн. Төрсөн он 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018. Нохой жилтнүүд жинхэнэ хүч чадлаа энэ жил гаргаж гайхуулна. Шин зүйлс суралцаж, дадлах чадвараа дээшлүүлэх учиртайг од гаргас сануулж байна. Шаргуу байж чадвал амжилт таны гарч шүү. Ажил алба. Нохой жилтнүүд ямар итгэл найдвартай хөдөлмөрч хүмүүс болохоо харин ч нэг харуулна да. Хэрэв та хүсэж байгаа бол мэргэжил дээшлүүлж, ажлаа сольж, шинэ бизнест хүчээ сорьж болно. Хайр дурлал. Хань ажлээ сайтар сонсож чадвал хувийн амьдрал яалтчгүй гайхалтай байх болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ чөлөө цагаа өнгөрүүлж байгаарай. Ганц бие нохойтнууд нээлттэй найрсаг байж чадвал оны ихээр дурлалын гал асааж мэдхнэ. Мөнгө санхүү. Ашиг орлого доктортой байна гэдэгт бүү эргэлзээрэй. Томоохон зүйл мөнгө зарах шаардлага гарах болов. Хавар намартаа бага зэргийн нэмэлт орлого олно. Хэрэггүй зүйлд хэд их мөнгө цацах учиргүйг мэдэж байгаа биз. Эрүүл мэнд. Утга учиргүй бухимдлаас хол бай. Хэрэггүй зүйлийн төлөө сэтгэлээ чилээж биеэ зовоох учиргүй. Агаарт гарч сэтгэлээ сэргээж байгальтай ойр байгаарай. Бие ээгүүрхвэл зүнд нь орхиж болохгүйг санаарай. Гахай жилтэн. Төрсөн он 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019. Гахай жилтнүүд эрх чөлөө өөрчил шинжилэлээр амьсгалах жил. Доорны зурхай гахай жилтнүүдэд орлогын доктортой байдал хувь хүний өсөн дэвших боломжийг өгүүлж байна. Энэ бүхэн таны хичээл зүтгэлээс шалтгаалах юм шүү. Ажил алба. Могоо жил гахайтнуудад мэргэжлийн хувьд өсөн өндийх боломжийг бэлэглэж байна. Шийдмэг хөдөлж чадвал гахай жилтнүүд өөрийнхөө сайн талыг бүгдэд харуулж чадна. Шин төсөл үйл ажиллагаанд оролцсноор танд хэтийн сайхан төлөв нээгдэх болно. Гол нь өөрчлөлтөөс бүү няцаарай. Хайр дурлал. Хувийн амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь. Гэр бүлийн харилцаа шинэлэг уур амьсгалаар дүүрч төлөв төвшин байх болно. Ханьгүй бол санаачлагтай байх нь чухал.
Ажил хэргийн уулзалт, аялал зугаалгын үед хостоогоо таарлаж болох нягууртайг могоожил сануулж байна. Мөнгө санхүү. Орлого зарлагаа зөв төлөвлөж байх юм бол могоожил санхүүгийн бэлэг барихад бэлэн гэр шүү. Хуучин үр ширээ дарж өглөг авалгаа зэгцэлбэл оны ихээр нэмэлт ашиг олж мэднэ. Эрүүл мэнд. Гахаатнуудын хувьд могоожилд эрүүл мэндээ гойд анхаарах хэрэгтэй. Дархлаагаа дэмжиж, амралтаа зохицуулж, эрүүл хоол хүнс хэрэглээрэй. Йог усан сэлэлтэнд цаг гаргаж, цэвэр агаарт тогтмол гараарай. Эрүүл биед саруул ухаан оршин гэдэг.